Энэ миний гарын үсэг. Эрхмийн дэд итгэл хүндэтгэл. Би энэ гэж ботсон үнэмшил бусдад байхгүй ганцхан давтамж. Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жинийн газар үлдээ би. Энэрх цааслах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах. Өнөө жишүүл бидэнд хамгийн их азтай үүдш. Ийм азтай учрал бол орчлон тоорхон тохиолддог. Тэгэхээр та баярлж байгаа, бид баярлж байгаа. Таныг монголчууд таньдгийн хувьд их сансан. Та Монголыг санав уу? There have been Сүүлийн хэдэн жилд Монголд болж байгаа сэтгэл өвдөгсөн үйл явдлуудад эхнэр бид хоёр маш их сэтгэл зовж байлаа. Бүгдийг нэг бүрчлэн хэлэх аргагүй л дээ. Их сонирн мэдрэмжилтэй. Би Монголын төлөө шаналдаг, бас зовдог. Миний зүрх сэтгэл Монгол. Монгол хүмүүстэй ямар нарийн гүнзгий холбоотой вэ гэдгийг илэрхийлэхэд амаргүй. Үхэр үхрийн дотроос үхрийн Монгол гэдэг. Үсэг үсгийн дундаас босоог нь Монгол гэдэг. feel as though Тийм ээ, би Монголыг маш их саналаа. Үнэхээр их санснаа мэдэрч байна. Би бол монгол хүн. Би олон төрөлдөө монгол байсан. yes, I guess. Энэ миний хариулт баха. Чимээгүй. Эвдэрвэсвэд хуваахын хүрд шүү. Эвэлвэсвэд үрчүүлэхийн хүрд шүү. Энэ бол миний зүрхний бичээсээ эвэлсэн цагтаан муу Монгол сайнаас дордохгүй. Монголд 10 жилийн өмнө анх удаа ирж исэн. Тэгээ мэдээж тэр үедээ харьцуулах юм бол Монгол орн маань одоо харагдах байдлын хувьд, ер нь аж байдлын хувьд, тийм ээ, эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд маш олон одоо зүйл төр өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ 10 жилийн дараа монгол хүмүүстэй уулзахад монгол хүмүүс танд өөрчлөгдсөн мэт санагдаж байна уу? Одоо тийм ялгаатай сэтгэл. Mongolia is a very political. Монгол маш их улс төржсөн улс болжээ. Өдөр тутмын амьдралд нөлөөлөх хэмжээнд хүртлээр улс төржиж байна. Гэхдээ монголчууд бол тэнгэр заяатай ард түмэн шүү дээ. Амьдралын ямар ч хүнд хэцүү монгол хүнийг өөрчилж чадахгүй. Монгол хүн мөнгө тэнгэрээ шүтэн монгол гэртээ амьдарч энэ л газар шороон дээрээ морь малаа маллан сүү шиг цагаан сэтгэлтэйгээ амьдарсаар л байх болно шүү дээ. Монгол гэж байсан ч юм уу? Байгаа ч юм уу? Байх ч юм уу гэж баруунахаа ярьдаг ойлгодог. Тэгвэл тэр Монгол гэдэг чинь байсан юм, байгаа юм, байлгах гэж бид байгуулсан юм, байгуулахаар барахгүй багтуулсан юм. Байх тамбаргийн та нар биш ээ. Баатрууд байсан юм. Баатруудыг та нар мэдхүү. Өндөр хөгжил хэтийдсэн улс төр гэдэг бол хүн чанарт их муугар нөлөөлдөг. Тийм учраас би монголчуудынхаа хүн чанарыг их авч үлдэх юмсан даа гэж их боддог. Тэгэхээр монголчууд гэдэг маань бол эртний бурхны шижинтэй ард түмэн. Бидний ярилцж явах ч гэсэн бурхан зүрхлээгүй сэрэн байгаа гэж бодож байна. If we learn the essence of one of the Хүн өөрөө өөрийгөө олж өөртөө эрхэм сайхан чанараа нээж чадвал бурхан бидэнд туслах гээд хаа сайгүй л байж байдаг шүү дээ. Тийм ч учраас бурхан зүүрэмгэлдэггүй юм. Энэ орчлонгийн сав шимийг хэрхэн таньж өөрчлөгдөн буй юм сүзгэдлийг хэрхэн хүлээж авах нь хүмүүсийн оюун санааны төвшний асуудал шүү дээ. Монголчууд таныг жүжигчин гэж мэдэх хэдий ч бурхны шашны одоо буддийн шашны эренбүүчий цолтой хүн гэж бас төдийлөн мэддэггүй. Таны эренбүүчий болсон шалтгаан мөн энэ эренбүүчий цолыг ямар хүнд хүртээдэг болох талаар та бас ярьж өгөөч гэж хүсэж байна. Well, first of all, to me Миний хувьд Байпин эренбүүчий, Тэчин эренбүүчий болон улааны шашны нөлөө бүхий эренбүүчий нар намайг тодруулсан юм. Эренбүүчий цол аавна гэдэг нэг хэрэг. Гэхдээ
хувь хүний үүднээс өгөгдөл гэж байдаг юм шүү дээ. Өөрийн үндсэн өгөгдлөө ном эрдмээр баяжуулж, хөгжүүлж, дэвшүүлэх нь эрен бүучийн хүний гол чанар. Та бол Бурхны сургаалд нэвтрхий болсон хүн. Гэхдээ хоосон чанарыг гаталсан хүн мөн үү? Any great lama would Хэдий гэгэрсэн ламч хоосон чанарыг гэтэлсэн гэж хэлдэггүй. Ер нь хоосон чанарыг сурна, түүний цаана гарна гэж байхгүй л дээ. Хоосон чанар гэж хүний дотоод чандад байдаг тэр дээд бурханлаг чанар юм шүү дээ. Хоосон чанарыг зориудаар мэдрэнэ гэж байдаггүй. Энэ бол хүний дотоодоос төрдөг мэдрэмж. Тэр агуу мэдрэмжээс би баг хааныг мэдэрсэн хүн гэж өөрийгөө боддог. Аливаа зүйлд их баг хэмжээ гэхээсээ сурч мэдсэн баг хаан зүйлээ амьдрал ахуйдаа хэрэглэж, хэрэгжүүлэх нь чухал гэж боддог юм. Уламжлалт ийм заншилтайгаас уудам дэлгэр миний Аз урт удаан түүхэндэн ухаантан олныг төрүүлсэн. Урдын тэр мэрэгдийн утам болж төрсөн юм би. Туулж өнгөрүүлсэн амьдралынх нь туурын гатахаар өссөн юм би. Ямар идэх юм бэ? Ямар антимид хүн ишигийн гэдэг чинь. РК-гийн авчи те. Тэгээд РК-гийн маань аялал урд өмнө ирж исэн аяллуудаас бол одоо тэр чигээрээ өөр аялал Бидний энэ зүүн ирсэн одоо гол зорилго маань одоо нөхөртөө сайхан үрдээ Монгол орноо үзүүлээ. Гэрийнхэнтэйгээ уулзвал гэсэн ийм л том зорилготой л ирсэн тий. Lumbuchi being star in the sky. Од байна гэдэг өөрөөр хэлэх юм бол нэр алдартай байх тухай танаас асууя гэж бодож байна. Од байхын мэдрэмж. I personally am very happy I'm not a cop anymore. So being a movie star is a curse and a blessing. Од гэдэг бол нэг талаараа хараал, нөгөө талаараа ёроол. Ёроол гэдэг нь мэдээж сайхан талыг хэлж байгаа юм шүү дээ. Алдартай хүмүүсийг балаг тойрохгүй шүү дээ. Орчин үед компьютерийн нэг товчлуурыг дарахад л дэлхийд даяар ямар ч үндслэлгүй худлаа шуугаан тардаг болчиход байна. Энэ нь өөрөө нийгэм ямар их хөгжилснийг харуулж байна. Нэг үгээр хэлбэл нийгэм өөрөө хорт хавдраар өвдчихөд байна шүү дээ. Хорт хавдрын тархалт нь үнэхээр хурдтай явагдаж, харааж гүтгэх үе гэдэгт л хамаг анхаарлаа хандуулдаг болчихсон байна. That's me. That's my life. Монгол тулхтны 100 эрхэм. Нүглийг үйлдсэн хүнээс илүү нүглийг дуурайж тэр үйлдсэн нүглийг дуурайж хийсэн хүн нь илүү нүгэлтэй гэж ярьдаг. Бурхны сургаалт. Тэгээ та бол одоо их аястай жижигчин олон одоо том кинонууд тоглож олон хүнийг алж хядаж одоо дийлж ингэж энийг чин бурхан харахтаа нүгэл гэж боддог лөө буян гэж боддог лөө. I get paid to tell a story and that story. Киноны хувьд бол зохиолын дагуу явдаг л да. Гэхдээ би буддын шашинтан. Түүний сургаал номлолыг түгээн дэлгэрүүлж явдаг хүний хувьд сайн зүйл муу үйлийг ямагт дийлдэг гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Нүглийн хувьд хүний бие хийгээд сэтгэлд хийж байгаа гим хорыг хэлдэг. Түүний дотор хүний сэтгэлд хийж байгаа нүгэл бол хамгийн хүнд нүгэл. Жишээ нь би нэг хүний сэтгэлд юм хийчихлээ гэж бодъё. Хямарч гомдсон хүн чинь гэрийнхэндээ, найз нөхөддөө сөргөөр л нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр хүний сэтгэлд хийсэн гэм нүгэл гэдэг ямархан уршигтай вэ гэдгийг бид ойлгох хэрэгтэй. I'm gonna take you to the bank, Senator Trent. To the blood bank. Нүгэл гэж юу вэ таны бодлоор? Тийм үү, нан дэшо. Что кегарэру, что кегасуру. Хүн гэмтээж зодох, хулгай хийх, удал хэлэх,
хүн алах, амьтан алах зэрэг бол мэдээжийн муу үйл. Гэхдээ эдгээр мэдээжийн зүйлүүдээс гадна хүнийг гомдооно гэдэг бол хамгийн адгийн нүгэл. Алсад үсэрсэн Монгол цусны оч, Америк твэс дэлхийд төгссөн од, харахад буух удамтод орны төрх, хаач явсан Монголыг гэдэг зүрх. Гайхамшигтай, гайхалтай нартай хамт миний сэтгэлд нар мандаж байна. Өчигдөр өнгөрсөн дуусан одож өнөөдөр бүх зүйл шинээр эхэлж байна. Оюуныг дэмжигч Live Energy Group. Эхнээс нааш л одоо монголчуудын манд дундад ийм яриа байсан. Таныг Монголын тухай, Чингисийн тухай сайхан кино хийх гэж байгаа. Энэ бүтээлээ эхэлсэн үү? Энэ эсвэл одоо ямар яриа байж вэ? I came here 10 years ago wanting to make that. Тийм ээ, би 10 жилийн өмнө Чингис хаан киног хийх зорилготой Монголд анх удаа ирж байсан. Миний хувьд Чингис хааны тухай судалгаа хийгээд 30-аад жилийн нүүр үзэж байна. Чингис хаан киног хийх санаа бүр 25 жилийн өмнө төрж байсан юм. 10 жилийн өмнө Чингис хаан киног хийж болох байсан ч гадны хөрөнгө оруулагчид маань их хааныг хятад хүн байсан мэтээр өгүүлэхийг хүсч нэг үгээр хэлбэл түүхийг говьуулах бодлого нь надад таалагдаагүй юм л да. Нэгэн зүйлийг онцолж би хэлмээр байна. Агуу хүний гайхамшигтай түүхийг үнэн боддоор дэлхийн хэмжээнд үзүүлнэ гэдэг чинь гуйгаад байх зүйл биш шүү дээ. Оросын тэр бомтон гэдэг ч юм уу надад хөрөнгө мөнгөтэй найзууд зөндөө бий л дээ. Гэхдээ бид өөрсдөө оролцоод засгийн газар, бизнесмэнүүд дэмжиж өөрийн түүхээ дэлхийн хэмжээнд сануулах нь бидний үүрэг шүү дээ. Анх нутгаас гарахад ээжийн минь ариун цагаан сүг дөрөөн дээр минь тусааж өгөөд алсын бор хөтлөөр давн давтлаа минь араас сүгэн өргөсөөр сүмийн үлдэж билээ. Яагаад бид нар өөрийг чинь хийхэд баярлж монголчууд их хөлссөн бэ гэвэл ихэд гэгэрсэн хүн Чингисийн тухай кино хийнэ гэхээр бидний үгүйлэгдээд байгаа Чингисийн аяндаа үйл явдлуудын тухай биш бодлоо гэрлийн кино болох байх та гэж их горьжсэн байхгүй юу? Тэгээ энэ талаар бол танд бол монголчууд нэг ч удаа гомддоггүй гэж би монгол төмнөө мэдхийн хувьд хэлж байна. Монгол өвөг дээдс гэж ярьсных таныг монгол хүн гэж одоо монголчууд ойлгодог. Та энэ удам судрынхаа тухай нэг монголчуудад нэг энэ нэвтрүүлгээр ташлуулад нэг сэтгэл нь хансан хариу хэлээч. Бид нар бүтэн баярлая. Wow. I come from a very poor. Би өөрөө маш ядуу айлд өсч төрсөн. Аавын талынхан маань Оросын нутгаар дамжиж Америкт нутгалсан улс. Амьдрахын төлөө нойр хоолгүй үхэн хатан зүтгэж байсан аав ээжид маань миний өвөг дээдсийн талаар нарийн ширийн ярих цаг зав хомос байсан юм. Надад үлдээсэн цорын ганц зүйл бол нэг гэрэл зураг байсан. Монгол дээл хувцастай хүмүүсийн зураг. Би тэр зургийг бурхан тахилтайгаа хамт залж шүтдэг байсан. Хожим нь Японоос явх үед тэр зураг маань гээгдсэн ч өвөг дээдс чинь хэмээн хэлж үлдээсэн тэр зураг одоо ч нүдэнд тод харагддаг юм. Миний байгалийн зүүн мэдрэмж намайг олон төрөлдөө монгол хүн байсныг хэлдэг юм. Үнснэгтэн, элэгнэгтэн, түүхнэгтэн монголчууд үлгэр туйлс, өв соёл, баримт бахархлаан тэсэ. Тэмцэл замнал, мандал бадралтайгаан энэ зунтай залгсан. Тэртэх он жилүүдийн чандаас эртний түүх сэрсэн юм. Би нэг юм ажиглаж суна л да. Зохиолч хүн бол их ажигч байдаг. Тэгэхээр би юу ажиглаж байгааг үйл ингээ гарыг хараад суухад өгдөө Европны гар биш харагдаж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл манай хөдөөний нэг адуу малтай ноцолдоол ингээл мойчсон нэг сайхан юм бягтайгаар дурсамжийн сонсоод ингээ бодохдол та яахарахгүй монгол устай манай л хамаатан хадам нутагтаа ирчихэд байгаа юм байна гэж бодож байна л да. Аюулгүй содон монгол үгээр хүмүүс ярьж ил байвал би амьд явна. Тэр хэлэнд би хачин их хайртай.
Аривн мөнх монголоор дэлхий дутаж ил байвал би амьд явна. Тэр оронд би хачин их хайртай хайраар би амьдрдаг. Бид нар чинь яа харахгүй л одоо нэг цусны юм гэдэг нь мэдэгддэг юм байна да. Оюун ухаан лухшгүй мөнх бусад бүх зүйл төгсгөлтэй. Оюуныг дэмжигч Отхон тэнгэр их сургууль. Сайн байцгаана уу хүүхдүүд. Та нартай зориулын уулдаг солонгон нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид Монголын хөгжлийн урдын бүжгийн дугуулгын сурагч Бац Сүхийн Эрдэнэтаягийн дайлан тоглолтоос та бүхэндээ үзүүлэхээр бэлтгэлээ. Бацлан бүжиглэгч 1996 оны шилдэг сурагч Эрдэнэтая. Эркаг бас одоо бидний үеийнхэн би бол миний үеийнхэн мэдж байгаа ах гэж бодож байна. Тэгээд мундаг авьяастай бидний үеийнхэн бол бас мэдгүй хүн ховор байсан тухай үедээ тэгээд ер нь өөрийн тань хувьд гадны ингээ хүнтэй гадны бэр болоод нэг ямар нэгэн тийм мэдрэмж гэдэг юм уу да одоо тийм зүйл байсан уу? За анх бол миний бүжигтэй би Монгол танилцаа тэгээд тэрний дараа ингээд манай компанид ирж ажиллах тийм ажлын санал тавьж байна гэд бидний хамгийн анхны одоо аялсан газар маань хүртэл одоо маш ариун таашин сайхан тэр төвд орноор аялсан. Энэлийн одоо бас сэтгэлд одоо гүн сэтгэл үлдээсэн маш сайхан аялуулсан. Тэгээ энэ хугацаанд бол Римбучиг зүгээр яг хүнийхээ хувьд одоо Римбучигийн хувьд ямар мундаг хүн бэ гэдгийг бүр яс махантай ортол би ингээд мэдэрсэн учраас за би одоо өөр амьдралын ямар зорилго байдیں۔ Тэ энэ мундаг хүнд би одоо тусдын болж нэмэр болж явъя гэж би бодсон. Миний анхны бодлол тийм лээс. Түүнээс үшээ ингээд ирээдүйд одоо гэр бүл болоо тэ энэ хүний эхнэр нь болоод хүүхдтэй болоод ингээд явна гэж би хэзээ ч тэр үед яг бодож байгаагүй зөвхөн энэ хүн ямар мундаг хүн юм бэ гэхээ одоо энэ дэлхий дээр ирсэн. Ээжи хүү чи ямар гоё болцсон юм. Ямар хөөхөн болцсон юм миний хүү. Тэгэл одоо харж байгаа. Ер нь орчин үед хүмүүс өөрсдийнхөө л төлөө амьдардаг болсон. Өөрийнхөө л төлөө те би аз жаргалтай байхын төлөө, би сайхан байхын төлөө, би боловсралтай байхын төлөө. Тэгтэл ингээд одоо бидний хэлээр бол хаа байсан гадны хүний төлөө те. Энэ хүний сайн сайхныг үргэлжлүүлэхэд одоо миний тус хэрэгтэй бол би ингэж одоо хажууд нь байя гэж бодсон гэдэг бол одоо орчин үеийн залуу хүмүүст ер нь заавал Монгол гэхгүй ер нь дэлхийд даяараас ховорцсон сайхан чанар байхаа гэж бодож байна л да. Би энэ асуултыг заавал асуумаар байна л да. Одоо ер нь бүжиглж байгаа юу? Одоо яах вэ? Тэнд мэнтэй бүжиглэх тийм боломж болцоо гэдэг юм. Монгол бүжгээ ер нь хийдэг үү? Can I answer that? You can answer and then I'll give my answer. So I just think that Миний эхнэр бол үнэхээр төрмөл бүжигчин. Гайхалтай бүжиглж байсан, байгаа, бүжиглэгч болно. Миний хувьд тэр дэлхийн хамгийн гайхалтай бүжигчин. Тэнд их магтаа ярьчлаа намайг одоо. Майл жимсний ширхэг шиг тормолцсон нүдтэй. Морин цэргийн сэлэм шиг тойлдсон нуруутай. Монгол бүсгүй таныхан гэрэл сүудрийг тодруулсгийж Монгол яруу найрагч гэгэлцэн байж дуулах уу да.
Бид хүмүүний хууль цаазын үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлэгчэд Шихийн худаг хууль зүйн дэд сургууль. Хорвоод бол ерөөс харц хайр хоёрыг бол орчуулагчгүй ойлгож болдог. Та хайрын тухай их ярьлаа. Та Монгол гэргий авсан гэдгийг Монголын ард түмэн бид нар бүгдээрээ мэдж байгаа. Монгол эмэгтэйчүүд бидний бусад орны эмэгтэйчүүдээс ялгаатай тал нь юу вэ? Та юу олж харав Монгол эмэгтэйгээс? Ямар сайхан юм олж харав? Ямар одоо сайхан гэж асууж л тийм ээ ямар сайхан юм олж харав гэж асууя да тий. Ер нь Монгол хоол эрен бүчи хэр идэх үү? Эрг Монгол хоол хийж өгдөг үү? Монгол хоол хийж өгөлгүй яах вэ? Бүчи Монгол хоол сайн иднэ. Ерөөсөө л яг бидний нөгөө идэх дуртай гол хоолуудыг бүгдийг идэх үү? Иднэ. My wife cooks. Миний эхнэр үнэхээр мундаг тоогоод шүү. Надад дандаа гоё хоол хийж өгдөг. Би Монгол хоолнд үнэхээр дуртай. Миний эхнэр юу хийж чадах ёстой тэр бүгдийг чаддаг болохоор үнэхээр гайхалтай. And yes, you can see in Mongolia. Монгол эмэгтэйчүүдэд сайхан зүйл үнэхээр их. Түүний тод жишээ бол миний сайхан гэргий. Тэр маань амьд амьдрч байгаль дэлхийн нарийн ширийн зохицлыг харж чаддаг. Тэр намайг тайтгаруулж, хоололж, ундалж чаддаг. Урагдаж сэмэрснийг миний бүтэн болгож чаддаг. Тэр бүгдийг чадагч гайхамшигтай. Гэхдээ энэ цөвүүн цагт миний эхнэр шиг сайхан эмэгтэй хаанч ховордсон гэж би боддог шүү. Тийм сайхан бүсгүүчүүд бол ховордолгүй яах вэ? Нэг ховроос нэгийг та аваад явчихаач. Sorry, what's the matter? Ээжи хүү чи ямар гоё болцсон юм. Ямар хөөхөн болцсон юм миний хүү. And this is the result. 5 жил алга болсны үр дүн энэ сууж байна. Who did his hair? You can't do his hair better than that. Миний хүүгийн үсийн хөөрхөн дээш нь боцохгүй байсан гэж. But тийм ээ авчихсан шүү. Гэхдээ бид Монголдо байнга ирж мөн эхнэр маань Монголынхоо төлөө байнга залбирч байдгийг би хэлмээр байна. Бид тэгжил амьдрах ёстой юм байгаа юм. Ер нь хүний амьдрал урт гэж бодвол урт хэдий ч орчлон ертөнцийн агуу хэмжээсний дэргэд бол өчүүхэн богино зүйл. Энэ богинохоо амьдралд заяаны ханаа яг өөрт тохирсон ханаа олно гэдэг бол амаргүй зүйл бөгөөд хэн хүний хийж чаддаг зүйл бас биш юм шиг байна. Богино штэ. Энэ бол хувь тавилан л да үнэхээр. Санаа зүвбэл заяа зүв гэдэг баха. Монголчуудыг хязгааргүй хүнддэг хүний хувьд монголчуудын гэгээрсэх хэрэг оюуны талд нь ямар ажил хий гэж бодож байна да. The main problem in Mongolia Гэгээлэг оюунлаг байх тухай асуудал бол Монголд төдийгүй дэлхий дахны асуудал болоод Чингис хааны хувьд нийгэм журмыг тогтоож нийтээрээ оюун санаа бодлоо сүнслэг түвшинд харилцан ойлголцож байгальтайгаа зохисон бүгдээр жаргалтай амьдрах гайхамшигтай загварыг бий болгосон шүү дээ. Орчин үед мөнгөтэй байвал хүчтэй гэсэн бодол үнэхээр газар авч байна. Мөнгө дагсан хүчийг шүтэх тусам хүн чанар мэрэгэн ухаан биднээс алсран холдож байна. Энэ 10 жилийн хугацаанд ихэрлээ гэдээ бас гарын тавууранд багтахаар цөөхөн ирсэн. Монгол орны маань өөрчлөлт тэг хэрхэн хүлээж авч байна. Монголчууд маань угаасаа эртээр үеэс нүүдэлж шаарддаг юм. Тэр эртний уламжлалаа дагаасаа гэж би одоо дотроо маш их бодож явдаг болсон л да. Өөр дээр ч гэсэн одоо гэр бариа тэ нүүдлээд ингээд явахгүй ч гэлээ гэсэндээ өнөө үедээ тэ. Гэхдээ сэтгэлдээ тэр сэтгэлгээг авч яваасаа гэж би одоо өөрөө тэр сэтгэлгээг бий болгох юмсан одоо эрт дээр үеийн одоо өвд эдс маань яаж амьдарч ирсэн бэлээ. Одоо хот суурин газар гэдэг чинь л ер нь л одоо болохгүй бүтэхгүй юмны эхлэл байдаг юм байна. Тэгээд угаасаа манай Монголын өвд эдс маань их агуу арт түмэн байжээ. Яг нь үүний жижигхэн хөгжилтэй жишээг би сонсоо гайхчихсан. Америкт сарлаг тижиж гин гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Тийм бид хоёр Калифорни одоо хойд хэсгээр хойд мужаар
Mount Shasta гэдэг Shasta-г хайрхан байдаг л да. Цаст хайрхан их сайхан нутаг л да. Тэгээд яг уу Римбучи угаасаа цаанаас тэг Монгол цустай хүн, дээрэс нь одоо буддын шашны том Римбучи хүн. Тэгээд таван шум одоо их хайртай. Тэгээл одоо нэг одоо сүц цайтай аваад идэхгүй ч гэсэн ингээ байлгаж яхад нь хүртэл одоо ингээ харж яхад хүртэл одоо Монголда байгаа юм шиг ч юм уу төвдөд байгаа юм шиг ийм сайхан сэтгэл төрхөөр байдаг л да. Тэгээд хонтой гэлөө хон байдаг юм уу те байдаг. Би сэтгэж байна. Тийм учраас оршиж байна. Монголын боловсролыг дэмжигч Тэнгэр дээд сургууль. Яг хүүгийнхаа нэрийг бүтэн хэлж өгөөч биднэрт. Ямар утгатай юм? Би аваар нь хэлэх. Би Бурхны шашны гайхалтай багш нараар ном заалгасан азтай хүн. Түүний нэг нь Тэчин Римбучи. Улааны шашны нөлөө бүхий Римбучи л дээ. Бид түүний хайртай хүн байсан төдийгүй бидний гэрлэлтийг ажиллаж өгсөн юм. Багш маань хэдэн жилийн өмнө тэнгэр талсан да. Багшигаа бидэндээ эргэн ирэхийг зүрх сэтгэлдээ хүсч залбирч байхад хүү маань төрсөн юм. Хүүгээ мэдлэхэд багшийнхаа охин Хан Римбучитэй яриад гайхалтай хүү төрлөө. Би өөрөө Кунзан гэж нэрлсэн юм. Та нэрийг бүтэн болгож хайрлаач гэхэд хүүд минь Кунзан жигмэ Рандраал гэдэг нэр хайрлсан. Махчлан орчуулбал төгс төгөлдөр эрэлхэг эрх чөлөөт гэсэн утгатай. Нэгийгээ Римбучи гэж дуудаад одоо гэргийгээ ханд гэж дуудчихаар Римбучи гэчихэд хоноос нь муухай гарах уу? Яадаг юм бол? Үгүй штэ, хэцүү штэ юм чинь. Тийм одоо гэхдээ бид хоёрын амьдралд бол Ирэмийн амьдралд одоо гарах юм гарч л байдаг шүү дээ. Тэгтээ бол чи би гэдэг ингээд янз бүр болоод идвэлдэ бид хоёр ерөнхийдөө бол бид хоёртой ойлголцдоггүй юм гэж бол байдгүй. Хин химийг сайхан яриад ойлголцвол тэгээд Римбучи бол маш их уужим сэтгэлтэй ойлгохгүй хүлээж авахгүй юм гэж бол байдаггүй л дээ. Тэгээ миний зүгээс ч гэсэн бас би тийм байдаг гэж бодож байна Римбучи тийм. Римбучи бол бүр яг ямар учиртай юу хэлэх гээд энэ ямар нэг үйлдэлээр ямар нэг хэлж байгаа үгнийхэн цаана ямар үйлдэл ямар одоо тэр зорилго явж ийн гэдгийг би бүр аягүй сайн мэддэг байхгүй. Тэгээ тийм энэ тул бид хоёр өнөдөр ингэ явж идэг л байх л та би энийг ойлгоод хайрлал. Сгой томутта токорова. Та хоёр бүхий л зүйлээ жижиг гэлтгүй ярилцсан зөвлөдөж байгаа харагдах юм аа. Гэр бүл гэж бас ийм зүйлийг л хэлдэг байхаа гэж бахархан бодож суух юм. Гайхалтай бас содон санагдлаа. Харилцан яриа бас хүмүүсийн амьд харилцааг үүсгэх чухал хүчин зүйл байхаа. Хүн өөр л дөө. Миний хувьд бол Эрка маань миний эхнэр төдийгүй бас миний шав шүү дээ. Энэ талаасаа би түүнийг маш их хүнддэгдэг. Хүнддэгдэг учраас түүнийхээ санал бодлыг байнга сонсч байхыг хичээдэг. Нэг хүн болно гэдэг чинь энэ шүү дээ. Та хүний хүн биш. Тэгвэл монголчуудын нэг үгүй шүү. Өргөн хүүгийн хүчийг үзнэ гэж монголчуудын төлөө хийсэн сайн уран бүтээл, хамгийн ухаалаг, гэгээлэг, бурханлаг уран бүтээлийн төлөө л Монгол орны эмнэлөө зүтгэж өгөөрэй. Бид нартайгаа хамтлаа гэж хүсэх байгаа шүү дээ би. Хөргөн хүүгийн хүч гэж үг байдаг юм аа. Тэрийг үзүүлэх гэж би баярлаад үзүүлэн тэр хүчийг чинь заа юу. Тэр чинь бидний цуснд байдаг зүйл шүү дээ. Алсад үсэрсэн Монгол цусны оч, Америк твэс дэлхийд төгссөн од, харахад буух удамтод орны төрх, хаач явсан Монголыг гэдэг зүрх. Сэтгэлийн марж сангаж үнэн хайраа сангаж байна гэдэг бол өлсгөлөнгөөс дор юм байна. Тийм болохоор өнөөдрийн яриа бол маш сайхан болж байгааг би хайртай байна. Хэрвээ монголчуудтайгаа хамтарсан уран бүтээл хийхийг хүсэж байгаа бол манай Hero Entertainment-аас эхлээд Монголын киночид, манай зохиолчид, уран бүтээлчид бол түрүүчийн олон жилийн өмнө болсон яриа шиг худлаа хэлэхгүй хүмүүс Монгол зөндөө байгаа шүү гэдгийг би хамгийн сүүлд баталж хэлмээр байна. Тэгээ бидний харилцаа бол ингэж сэтгэлээр эхэлсэн харилцаа бол
гагцхүү би миний хамгийн чухал зүйл боддог юм бол үнэн байгаасаа гэж боддог. Альва юм бол эхэлсэн бол дууссан байгаасаа гэж боддог би. Хэрвээ энэ бүтээлийг хийсэн бол зөвхөн гадаад хэлбэрээр биш бүр дотроос нь сэтгэл зүрхээрээ хийсэн байгаасаа гэж боддог хүн. Ийм болохоор бидний цаашдын харилцаа ийм сайхан чин сэтгэлийн ярилцлагын үр дүн бол хожим харагдана. Хожим үзэгдэх юм Монголын ард түмэн өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж суугаагаас илүү их баярлана гэж бодож байна. Би энийг л танд хэлж чадах байна. Үнэн хайран өгсөн миний сайхан Монгол үдийн наран дуниарах халахын талд би үтсгэлэн га төгөлдөр Монгол тайланд би. I'm a simple country boy. Би энгийн хөдөөний залуу. Би энгийн л нэг хэн нэгэн миний талаар ямар нэг зүйл мэдхийг хүсвэл над дээр ирээд надаас асуу. Цорын ганц үннийг хэлэх хүн чинь би өөрөө шүү дээ. Надад хүмүүс сайн муугийн хоёр туйлаар ханддаг. Яагаад гэвэл би хитрхи шудрах хүн. Энд би том яриад л өөрийгөө хэн нэгнээс илүү болгож харагдуулах гээд л эсвэл хүн амьтныг дугаарлаж харьцаад байх ямар ч шаардлагагүй шүү дээ. Би дэлхийн ертөнцийг байгаагаас нь илүү сайхан болгохын тулд ядаж өөрөө шудраг байх ёстой л гэж боддог.素晴らしいですね。 Монголын ард түмний төлөө, сайн сайхны төлөө, таны уран бүтээлийн төлөө, таны эрүүл мэнд, энх тунх урдув танаслахын төлөө, таны гэгэрхийн их замд амжилт хүсэж Бурханаас бид бүхэнд Монгол хүн бүхэнд их ад жаргал авчирдгаа гэж нэвтрүүлгээс Бурхан залбирая гэж бодож байна. Ингээд их баярлалаа.